Сайн байцгаана уу? Үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Манай сувгийг дэмжихийг хүсвэл subscribe дараарай. Өнөөдрийн дугаартаа бид Reddit дээрх аяллаа үеэр болсон эвгүй түүхүүдийг хуваалцахаар бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүүгээ орцгоё. Нэгдүгээр түүх. 2023 оны намар би ганцаараа Таиландын Бангкок хот руу 5 хоногийн хугацаатай аялалд явсан юм. Анх удаа ганцаараа гадаад руу явж байсан болохоор сэтгэл догдолж байсан ч бас бага зэрэг түгшүүртэй байлаа. Буцах өдрийнхөө оройн нислэг маань маргааш өглөө эрт байсан болохоор онгоцны буудлын ойролцоох жижиг буудалд хонохоор захиалга өгсөн. Хотын төвөөс орой 11 өнгөрөөгөөд такси барьсан. Жолооч нь 50 гаруй насны дуу цөвтэй хүн байв. Би буудлынхаа хаягийг утсаар үзүүлэхэд толгой тогсон. Эхний хэдэн минут бүх зүйл хийвэн. Гэтэл удалгүй утасныхаа газрын зураг руу харахад бид буудлаас шал өөр зүгт явж байлаа. Би утсаа урагшин сунгаад ахаа энэ буруу зам байна гэж хэлв. Тэр сонсоогүй юм шиг мөрөө авчаад инээмсэглэв. Дараа нь машинаа улам хурдлуулсан. Замын хоёр талаар байсан гэрэлтэй дэлгүүрүүд аажмаар алга болж харанхуй агуулах хоосон талбайнууд үзэгдэж эхлэв. Би энэ удаа арай чанга зогсоо би энд бууна гэхэд тэр арын толиндоо над руу хараад тайвшир гэж хэлв. Яг тэр мөчөд утасны шүлжээ тасраад интернетгүй болчихсон. Би хаалгаа онгойлгох гэдэл дотор талаасаа тайлагддаггүй төвчөөтэй байв. Тэр агшинд толгойд хамгийн муу бодлоод орж ирсэн. Би өөрийгөө тайван байлгахыг хичээгээд ээж рүүгээ ярьж байгаа юм шиг дүр үзүүлэн зориуд чангаар "За, би одоо цагдаагийн хэлцээр очиж байна. Та гадаад нь хүлээж байгаарай" гэж хэлв. Утасны цаана хинч байгаагүй. Жолооч арын толиндоо дахин над руу харсан. Нүүрнийх нь өнгө тэр дороо өөрчлөгдсөн. Хэдэн хором юу ч дуугарсангүй. Тэгснээ гинт машинаа эргүүлээд гол зам руу орлоо. 10 минутын дараа миний буудлын үүдэн зогсов. Би буух гэтэл тэр мөрнөөс минь зөөлөн атгаад дараагийн удаа ганцаараа битгий аял гэж намуухан хэлсэн. Энэ үг нь зөвлөгөө биш, харин анхааруулга шиг сонсогдсон. Би юу ч хэлэхгүй буудлын руугаа гүйж орлоо. Тэр шөнө би өрөөндөө орж ирээд хаалгаа төвччгээд бараг 1 цаг унтаж чадсангүй. Өөрийгөө хэтрүүлж бодсон байж магадгүй гэж тайвшруулахыг оролдсон. Магадгүй үнэхээр замаа андуурсан байх. Магадгүй зөвхөн хүүхдийн цоожин л хэвээ ажиллаж байсан байх. Гэхдээ түүний дараагийн удаа ганцаараа битгий аял гэж хэлсэн өнгө санаанаас гарахгүй байлаа. Шөнө 2 өнгөрч байхад өрөөний утас дугарлаа. Буудлын дотоод утас. Би зочиод автал ресепшний ажилтан. Таны таксины жолооч доор ирсэн байна. Та машинда нэг юм мартсан гинэ гэв. Би шууд юу ч мартаагүй гэж хэллээ. Ажилтан гिचдэг чимээгүй байснаа тэр таныг доош буугаад өөрөө шалгачихал гэж байна гэв. Би цонхоор доош хартал өнөөх такси яг үүдэн зогсож байв. Жолооч нь машиныхаа хажууд түшээд зогсчихсон дээшээ миний цонх руу ширтэж байлаа. Би гэрлээ унтрааж хад хөсчихсөн. Тэр хөдөлсөнгүй бараг 20 минут. Зүгээр л дээшээ хараад зогссоор. Дараа нь машиндаа суугаад яваад өгсөн. Маргааш өглөө 5 цагт нисэх буудлын руу явхаар ресепшнээс өөр такси дуудаж өгөөч гэж би гуйв. Доош буугаад чемоданаа авахар тонгоотл дугуйн доор нь жижиг цаас хавчуулагчсан байлаа. Таиланд хэл дээр. Нисэх буудлын дээр орчуулагчаараа уншуултал өчигдөр чамайг буруу газар руу аваачих гэж байгааг анзаарсан. Тиймээс буцаасан. Дараагийн жолоочид битгий итэг гэсэн байв. Би шууд эргээд таксины дугаарыг харах гэтэл аль хэдийн хөдөлж өгсөн байсан. Өнөөдрийг хүртэл би тэр жолооч намайг айлах гэж байсан уу эсвэл үнэхээр хэн нэгнээс хамгаалсан уу гэдгийг мэддэггүй. Хоёрдугаар түүх. Би Унгарын Будапешт хотод аялж байлаа. Мөнгөө хэмнэхийн тулд хямдхан нийтийн буудалд орсон юм. 8 ортой өрөө. Намайг ороход 2 хүн байсан. Нэг нь залуухан герман жуулчин, нөгөөх нь 40 орчим насны дуугаяр. Тэр хүн бараг юм ярьдаггүй ч над руу хитрхи удаан ширтдэг байсан. Эхэндээ тоосонгүй.
Орой хот үзэж яваад шөнө дунд буцаж ирэхэд өрөө харанхуй бүгд унтаж байсан. Гэхдээ нөгөө ир орон дээрээ суугаад шууд над руу харж байв. Би эвгүүцсэн ч юм хэлээгүй. Өглөөс ирэхэд миний үүргэвч онгорхой байлаа. Юу ч алга болоогүй. Гэхдээ доторх зүйлсийг нь ухсан нь илт. Ресепшнд хандахад камергүй болгоомжтой байгаарэ гэсэн. Тэр орой би үүргэвчнийхээ цахилгаанд жижиг цаас авчуулаад орхисон. Хэн нэгэн онгойлгоод мэдгэтгэр. Шөнийн 3 цагийн үед гинт сэрлээ. Яагаад сэрснээ ч мэдэхгүй. Нүдэд нийтл миний орны хажууд хүн зогсож байв. Нөгөө ир. Тас харанхуйд хөдөлгөөнгүй над руу ширтсэн хэвээр. Би цочоод яасан бэ гэж асуув. Тэр хэдэн секунд дуугүй байснаа андуурчглаа гэж хэлээд буцаад явчихав. Гэхдээ түүний ор өрөөний нөгөө буланд андуурах ямар ч боломжгүй. Өглөө нь үүргэвчээ шалгахад хавчуулсан цаас нь унчихсан байсан. Хэн нэгэн шүн онгойлгосон гэсэн үг. Би тэр өдөр шууд өөр буудлын руу нүүсэн. Явхынхаа өмнө ресепшнд энэ тухайгаа хэлэхэд ажилтны царайнд барайж өчигдөр бас нэг хүн яг ийм гомдол гаргасан гэв. Өөр буудлын руу нүүсний дараа ч тэр явдал толгоноос гарахгүй байлаа. Гэхдээ би өөртөө хит сэжгэлсэн байна гэж бодоод өөрийгөө тайвшруулав. Маргааш нь хот үзэж яваад хуучин буудлынхаа ойролцоохон кафед кофе ууж суудал нөгөө ир гудамжны нөгөө талаас алхаад явж байгаа нь харагдсан. Тэр намайг хараагүй юм шиг өнгөрсөн. Гэхдээ 30 секундын дараа эргэж хараад шууд над руу ширтэв. Би тэр дороо босоод кафегийн хамгийн хойдлын хэсэгт очиж суув. Дахиад хартал алга болсон байлаа. Орой шинэ буудалдаа ирэхэд ресепшн нэмэгтэй танаа ах ирээд таны өрөөний дугаарыг асуусан гэв. Би юу ч ойлгоогүй. Надад энд ах байхгүй гэхэд эмэгтэйн царай гайхсан байдалтай тэр хүнийг дүрслэхэд яг нөгөө ир. Би өрөөгөө солиулсан. Шөнө 1 цагийн үед хаалга тогшив. 1 удаа, 2 удаа. Би хаалганы нүхээр хартал хинж байсангүй. Гэхдээ шалан дээр жижиг ихвэстэй цаас байв. Хаалгаа баг зэрэг онгойлгоод аваад уншитал. Чи буруу цүнхээ авчихсан байна. Зүрх зогсох шахав. Би үүргэвчээ онгойлгоо шалгатал гаднаасаа миний цүнх мөн. Гэхдээ дотор талын нууц халаасанд өмнө байгаагүй жижиг хар флаш байлаа. Компьютерт холбоход ганцхан дүрс бичлэг байсан. Буудлын коридорын камерын бичлэг. Шөнийн 3 цаг 14 минут. Би унтаж байсан. Тэр бичлэг дээр нөгөө ир миний орны хажууд 17 минут хөдөлгөөнгөө зогсож байснаа цүнхэнд минь юм хийж байгааг нь харсан. Хамгийн сүүлд тэр камер руу хараад инээмсэглсэн. Би тэр даруй цагдаа дуудсан. Гэхдээ цагдаа ирэхэд флаш ажиллахгүй, файл нь алга болчихсон байсан. 2 хоногийн дараа тэр буудлын үнэлгээний хэсгийг уншитал нэг эмэгтэй шүнс ирэхэд нэг эрэгтэй миний орны хажууд зогсож байсан гэж бичсэн байлаа. Энэ бүхний эцэст би одоо хүртэл бодоод олдоггүй нэг л асуулт үлдэв. Тэр буудал хяналтын камергүй гэсэн шүү дээ. Гэтэл тэр бичлэг хаанаас гарч ирсэн юм бол? 3 дугаар түүх. Саяхан хэдхэн жилийн өмнө би 2 найзтайгаа Японд аялж байлаа. Нэг өдөр уулын жижиг тасхан орчмоор алхах аялын зам сонгосон юм. Интернетэд амархан 3 цагийн маршрут гэж байсан. Эхэндээ бүх зүйл сайхан, нартай, цэвэр агаартай, хаяа хүмүүс зөрнө. Гэтэл нэг салон дээр буруу эргээд хуучин модон тэмдэгтэй жим рүү орчихсон. Удалгүй утасны сүлжээ тасрав. Газрын зураг ачааллахгүй. Буцахад бүр удах болохоор урагшилсаар байлаа. 2 цаг орчмын дараа огт хүнгүй болчихсон. Тэгтэл араас навч шажигнах чимээ сонсогдож эхэллээ. Эхэндээ өөр аялагч явж байгаа байх гэж бодсон. Хамгийн сонирхолтой нь би зогсоход чимээ зогсно. Явхад дахиад үргэлжлэнэ. Нэг найз маань эргээд харахад хинж байгаагүй. Би талхалтаа дүрхсгэв. Чимээж бас хурцсав. Удалгүй модны дундаас улбар шар хүрэмтэй эрэгтэй хүн харагдлаа. 20 гаруй метрийн цаана зүгээр л зогсоод биднийг харж байв. Бид мэндэлсэн хариу алга. Тэгснээ ажуух модны цаагуур алга болов. Би цааш алхлаа.
10 минутын дараа тэр хүн дахиад харагдав. Энэ удаа бидний уур талд. Яаж төрүүлж утсныг ойлгоогүй. Бас л хөдөлгөөнгүй зогсож байсан. Царай нь харанхуйд ялгарахгүй. Тэр үед үнэхээр айсан. Бид эргэж харалгүй гүйж эхлэв. Араас мөчөр хугарах, навчит сэрчгэнэх чимээ сонсогдсон. Бараг 20 минут тасралтгүй гүйсний эцэст машины зогсоол дээр гарч ирэв. Тэнд цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан байсан. Бид болсон явдлаа ярьтал тэр шууд улбар шар хүрэмтэй байсан уу гэж асуув. Бид толгой тохив. Тэр санаа алдаад дахиад л тэр байна гэв. Ойролцоо гууланд сэтгцийн асуудалтай нэг ир байдаг. Хаяа аялагчдыг чимээгүй дагаж айлгадаг аж. Одоогоор хэний ч амнаас эрсдэггүй боловч олон хүнийг хідэн цагаар дагсан тохиолдол байдаг гэсэн. Орой буудалд ирээд үр хөвчөө онгойлгоход гадна талын халааснаас жижиг чулуу олсон. Бидний хэн ч тийшээ чулуу хийгээгүй. Дээр нь хараад та нар маш хурдан гүйдэг юм байна гэж бичсэн байсан. Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe-а дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүрт танд мэдэгдэл очих болно шүү. Баярлалаа.